BTV телевизтэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Тооцч ярилцлагын цагийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За тэгэхээр маргааш дэлхийн эмчнэрийн өдөр тохиох гэж байна. Энэ өдөрт зориулаад Монголын анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх эмнэлгийн шавыг тавих гэж байна. За энэ сэдвтэй холбогдуулж бид өнөөдрийнхөө тооцчныг студидтэй урьсан юм. Манай студид анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал ноён Батбаатар урагдаад байна. Танд энэ өдрийн мэндийг за мөн олон улсын эмчнэрийн өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр миний эхний асуулт бол мэдээж Монгол улс анх удаа их сургуулийн дэргэдэх юм эрдэм шинжилгээний төв эмнэлэгтэй болох гэж байгаа мэдээлэл бол хамгийн сайхан нь байна. Их олон жил ярьсан тэгээ ажил болж хэрэгжихээр болсон байна. Энэ талаар хоёлаа яриагаа эхлэх үү. Баярлалаа. Энэ их сайхан үйл явдал. Ялангуяа өдөр эмчнэрийн баярын өдөр шав тавих гэж байгаад их баяртай байна. Ер нь их сургуулиуд, эмч үйлдэх их сургуулиуд заавал дэргэдээ сургалтын эмнэлэгтэй байдаг. Монгол улс зөвхөн энэ тогтолцоо байхгүй л шүү дээ. Тэгээ энэ зовлон, энэ зүйлүүдийг ойлгоод Японы засгийн газар арын буцалт төсөлмжээр их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ бол үндсэндээ манай багш, эрдэмтэн багш нар оюутнууд үе өдөрлгүүдийн олон жилийн мөрөөдөл байсан. Энэ үед сайхан эмнэлэгтэй болох энэ түүхэн шийдвэрс үнэхээр баярлж байгаа. Маргааш буюу 30-ны өдөр бид шав тавих ёслоо. Эндээ. Баярлалаа. Мэдээж одоо өмнө нь бас 2 жил хил хамт агуулж байсан ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг дээр сонгож авсан байлээ л дээ. Тэгэхээр ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол хотын дахин төлөвлөлтөөр бас зарим хэсгийг нь боловсролын байгууллага, за зарим хэсгийг нэмлэгийн байгууллага болгох нь зүйтэй гэсэн юм шийдвэр бол хотын захиргаанаас гарсан байдаг. Энэ асуудал дээр яг эцэслэн шийдэж чадсан уу? Тэгэлгүй байх вэ. 2013 оны 10 сарын 5-ны өдрийн нийслэлийн иргэдийн хурлын захирамжаар тогтоолоор энэ сургалтын эмнэлэг барих энэ зөвшөөрөл гарсан байдаг. Бид энэ сургалтын эмнэлгийн төслийг хөөцөлтөд явж байхад энэ эмнэлэг барих газрын асуудал үнэхээр хүнд байсан л. Тэгээ бид хотын захиргаа болон тухайн засгийн газар хүсэл тавьснараа Баянзүрх дүүргийн 12 дугаар орны нутаг дэвсгэрт бидэнд 8 газар өгсөн. Яагаад тэнд өгөө гэхээр хотын дахин төлөвлөлтөөр тэр метроны эцсийн буудал нь яг тэнд байх. Тэгэхээр мэдээж эмнэлэг гэдэг маань зүгээр 100 цэнгэлийн газар шүд өвдсөн, зовсон, шансан хүмүүс ирдэг. Тэнд бол хамгийн дэд үт зойр, хамгийн ойрхон очих тийм болцооны газар байлах ёстой гэдэг үүднээс энэ Баянзүрх дүүргийн 12 дугаар орны нутаг дэвсгэрт бидэнд газар өгсөн болов уу гэж бодож байна. Тэгэд энэ газар бол бүх юм хууль ёсны дагуу тэн дээр бол нэг тодорхой хэмжээний мод байсан. Энийг бол нодлон жил буюу 15 оны 5 сарын 9-ээс 16-ны хооронд манай 1000 гаруй багш ажиллачаад яг тэр барилгач талбай дээр байсан 660 модыг ботаникийн цэцэрлэгийн нөгөө талд нь авч суулгасан. Шилжүүлэн суулгасан. Одоо эргээд энэ модны ургалтын хувийн сонирхож үзэхэд 80 гаруй хувьтай ургаж байна. Энэ бол бас их сайн ургаж байна гэсэн. Одоо бол тэр барилгач талбай дээр нэгч мод байхгүй. Харин энэ маань нэгэнт эмнэлгийн орчин учраас тэр яг барилгач талбай араар байгаа зүүн талаар байгаа модуудыг авч үлдээд бид нэр энэ эмнэлгийг барих компанитайгаа ер нь энд нэг сайхан цэцэрлэгт түрээлэн Япон маягийн байгуулъя гэсэн төлөвлөгөө тагч гаргаад ажиллаж байгаа. За гүйцэтгэл дээр ямар газрууд ажиллах гэж байна? За энэ мэдээж Японы энэ бол Японы засгийн газрын буцалтгой төслөмж буюу Японы ард түмний бэлэг. Тийм учраас энэ зүгээр энэ бэлгийг бид хамгийн сайн төвшөнд нь гүйцэтгэх ёстой. Японд бол 2 удаа тендер залгагдсан. Энэ дээр Kanto Construction гэдэг Японы гүйцэтгэгч компани шалгарсан. Энэ компани бол байрна. 30-нд шав тавиад бараг 4 сарын 1-ээс барилга ажлууд эхэлж байна. Энэ эмнэлэг маань 18 оны 6 сард дэлгүүр гардуулж гэрээгээр өгье. Барилгын ажил нь бол 18 оны 1 сард дуусна. Маш өндөр хэмжээний тоног төхөөрөмжүүд суйрлагдах учраас эдгээр тоног төхөөрөмжүүд суйрлагдаад хэвийн үйл ажиллагааны хангаад гээд бас нэг 2 3 4 сар болдог юм шиг байна. Тэгээд өнөөдрийн тооцоогоор бол 18 оны 6 сард манайх эмнэлгийг хүлээж авнаа. Тэгэхээр Монгол улсын одоо анагаахын сургуулийн үе үеийн
багш нарын оюутнуудын удирдлагуудын хүсэл мөрөөдөл бас 18 онд биелэлээ олгохны тэр хүртэл дахиад 2 жилийн хугацаа л да. Яг өнөөдрийн хүртэл ангаахын сургуулийн оюутнуудын дадлаг хийж байгаа байдлыг харахад бас их өрөвдмөр л харагддаг л да. Муухагаар хэлэхэд бол нэг имлэг дээр очиод за жишээлбэл төрхийн өрөөнд ингээд дадлаг хийж байгаа оюутнууд бол юунд ч оролцох ирэхгүй хөндлөнгөөс нэг эмчнэрийн их барьж байгаа үйл явцыг хараад ч юм уу ингээд зогсож яадаг туршилтаа хийхэд бол бас их хүндрэлтэй бэрхшээлтэй байт юм шиг байгаа. Энийг бол зүгээр энгийнүүдээр л харахад тэгж харагддаг. Өнөөдөр дэлхийн нийт бол практик сургалт руу илүү их чиглэлжлээ л дээ, тийм ээ. Тэгээ социализмын үед бол энэ улсын гэж нэрлэгдэх эмнэлгүүтэй үүрэг өгөөл хийдэг байлаа шүү дээ. Зах зээлийг шилжснээс хойш мэдээж аль аль талдаа эмнэлгийн байгууллага сургуулийн талаа өндөрлөг гэсэн. Ер нь бол өөрөөсөө тохиолдож байгаа хүндрэлийг зохицуулах санхүүжилт дутуугаас болоод энэ сургалт явуулж байгаа эмнэлгүүд маань өрөөгөө авах оюутнуудыг маань бас нэг жоохон суралцах болцоогоор хангахгүй байх. Эсвэл биднээс мөнгө нээх гэдэг юм сөрөг юмнууд гарчлаа л. Гэхдээ бид энийг зохицуулахын тулд эрүүл мэндийн яамны төрөлцсөн нарийн мэргэжлийн 16 эмнэлэг дүүргийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулад гэрээний үндсэн дээр ажиллаж байна. Бас ч гэж эмнэлгийн удирдлагууд маань бүгдээрээ л манай сургуулийн төгсөгчд. Өөрөөр хэлбэл Монгол улсад өнөөдөр яг ажиллаж байгаа 42 мянган эмч эмнэлгийн ажилчдын 90% нь манай сургуулийн төгсөгч байдаг. Тэгэхээр тэр өнөөдрийн энэ дарга хийж байгаа, захирал хийж байгаа, тасгийрлэгч хийж байгаа энэ хүмүүс маань өөрсдөө яг адилхан оюутан байсан. Оюутан байхад нь тэдгэрийг эмнэлэгтэр ороод дадлага хийхэд нь хинч хөөж дуудаггүй байсан. Бас энийг би бодолцоосоо л гэж бодож байна. Гэхдээ харьцангуй манай эмнэлгүүд бол энэ манай их сургуулийн нөхцөл байдлыг ойлгоод бас наата цаантай харьцаж байгаа. Тэгээс бас их хүчтэй хүнд байдалд орчлоо гэж хэлэх нь жоо өрөөсгөл болов гэж бодож байна. Нэг үе бодоход бас тэгтээ ангаах сүүлийн нэг 2-3 жилд нэлээд их шинжилэлт хийх шиг боллоо доо. Эрүүн нүрийн сургууль бол дотроо нэг шүдний эмчилгээ хийгээд байх шиг байгаа юм. За дээрэс нь одоо бас хамтарсан эмнэлгийг бол байгуулад байгаа юм шүү дээ. Энэ их сургууль өнөөдөр эргээ харахыг том айл болжээ. Төгсөлтийн дараах оюутнуудаа нийлээд нэг 13,000 орчим оюутантай 1000 гаруй багш ажилчтай энэ Улаанбаатар хотод 5 бүрэлдэхүүний 5 сургуультай өдөр орнуудтай 3 салбар сургуульд их том айл болсон байна л. Тэгэхээр яг энэ хоттой совилгын сургууль оруулаад үзэх юм бол нэг 7,900 орчим оюутан суралцж байна. Бус нь өдөр орнууд. Тэгэхээр энэ ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн оюутан тэгэхээр бүх хүмүүс эдгээрүүд нь эмч гэж ойлгоод байгаа л. Үгүй юм л да. Энэ бол эмчийн харьцангуй жоохон шүү дээ. Бусад параметик, нийгмийн эрүүл мэнд, шүдний эмч, эм зүй, био ангаах. Тэгээд дээрэс нь тусгай мэрэгчлэлтэн, совилогч, их баригч гээд маш олон мэрэгчлээ. Өөрөөр бол 23 мэрэгчлэр мэрэгчлэлтэн бэлддэг юм сургууль. Бид ер нь бол хичээн ажиллаж байна. Энэ сүүлийн 2-3 жилийн сургуулийнхаа өнгө төрхийг сайжруулах, хамгийн гол нь оюутны сурах орчин гэдэг сайжруулах тал дээр баггүй зүйлийг хийж амжууллаа. Энэ юутай холбоотой юм бэ гэхээр бид манай их сургуулийн зорилго бол бүсийн тодруулал Аз номхон талын баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болё гэдэг зорилт тавьсан. Тэгэхээр шилдэг сургууль өөрөө гэдэг нь юу юм бэ гэхээр тэнд суралцж байгаа оюутнууд маань зөв стандартын орчинд суралцах хэрэгтэй. Оюутнуудын суралцах тэр боломжийг бүрэн хангасан байх хэрэгтэй. Их сургуульд ажиллаж байгаа багш ажилчид нь зөвхөн мэдлэг түгээдэг биш, мэдлэгийг бүтээдэг, шилдэг багш нар байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь өөрөө нээлттэй санхүүгээр доктортой гэсэн эм хэд хэдэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл энэ ихтэй сургуулиудын эренбэлдэг энэ эренбэр бол үндсэндээ 7 бүлгийн 28 үзүүлэлтээр бид бүх үзүүлэлтээ гаргаж ирээд бид хичээн ажиллах юм бол энэ төвшөнд хүрч чадах юм байна гэдэг ийм итгэл үнэмшилтөөрээд энийг эрхэм зорилго болгоод бид энэ хичээн ажиллаж байна. 2011 онд манад ихэмч үлдэж байгаа хөтөлбөртөө гадны хөндлөнгийн үнэлгээ хийсэн байт. Хөндлөнгийн үнэлгээнд дээр 2-3 зүйл дээр анхаараа гэж тавьсан. Нэгдүгээр номын сан дээр үнэхээр энэ оюутнууд номын сан хөрөлцөг байна. Хоёрдугаарт нь оюутнуудын нэг оюутанд ногдох тал бай. Гуравдугаарт нь ном сурагч гэсэн юм 3 юм дээр хэлсэн л. Бид яг энийг биелүүлж байгаа байхгүй. Сурагч бол үнэхээр асуудалтай байсан тий. 7 давхар номын сангаа барьчлаа. Сүүлийн 2 жилийн дотор үндсэндээ сурагчдынхаа 80% шинжилжлээ. Оюутныхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх зай талбай, оюутны байрны нөхцөлөө үнийг их сайжрууллаа. Энэний үндсэн дээр бид одоо энэ 6 сарын 14-өөс 17-ны хооронд
Европын холбооны АСИН гэж байгуулгаар хүний хэмжилдэг хөтөлбөрөөр гадны магадлал итгэмжлэл гэж. Магадлан итгэмжлэхийн ач холбогдол нь юу юм бэ гэхээр олон улс, ялангуяа Европын холбоо, Ази улс орнууд биднийг сонсдог болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр Монгол улсын анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр нь өнөө цагийн эмч бэлтгэхэд зохицсон ийм стандартад нийцсэн ийм хөтөлбөр байна гэдгийг л баталгаажуулж байна гэж байна. Тийм учраас бид энэ магадлал итгэмжлэлийг заавал амжилттай хийх ёстой. Ингэж байж манай суралцагч нарыг бусад улс орнууд хүлээн зөвшөөрнө. Бид дэлхий бидэнтэй харьцдаг энэ үе даалгыг нэхийг л оролдож ажиллаж байна. Монгол залуучууд олон улсад эмнэлэгт бол бас хөл нийлүүлээ алхаад байгаа юм шиг байгаа юм л да. Гэхдээ зарим үзэгчдийн хувьд бол эмчилгээ хийлгэхдээ гадныг зорддог, нарийн мэрэгжлийн онцлогоо шинжилгээ хийлгэхдээ гадныг зорддог, за хаалгаанд гадныг зорддог нэг ийм байдал сүүлийн 2-3 жил тогтчихлоо л да. Монголчуудын одоо яг гадагшаа эмчилүүлж байгаа жилийн зардлыг аваад үзвэл бараг 500 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа анагаахын салбарт урсгадсан байлээ. Тэгээд нөгөө талдаа юу гэж ярьдаг вэ гэхээр Монголын эрүүл мэндийн салбар бол нэг дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлөөс 20 орчим жилээр хоцрогдолтой явж байна гэдэг нэг ийм шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал энэ шүүмжлэл биш бодит байдал юм. Шүүмжлэл биш, бодит байдал мөн. Бид бол хоцрогдсон. Хоцрогдол нь хүний хоцрогдол юм уу? Техникийн хоцрогдол юм уу? Эсвэл бодлогын хоцрогдол уу? Их олон янз. Миний ойлгож байгаа энэ техникийн хоцрогдол хамгаалсан. Тэгэхээр аливаа техникийн хоцрогдол оюуны онцлогыг заавал дагуулж байна. Тэгэхээр энэ техникийн хоцрогдол нь эргээд хүмүүсээ ямар нэг хэмжээгээр оюуны онцлолд оруулж байна. Бид эндээс маш хурдан гаргасан. Энэ хурдан гарах нэг боломж нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоо юм л да. Өөрөөр хэлбэл тухайн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн салбартаа их сургуулийн эмнэлэг нь хамгийн орчин үеийн эмчилгээ онцлогооны технологи шинээр нотгшуулж яадаг юм хамгийн идэвхтэй бүтц байдаг. Өнөөдөр энэ бүтц нь өнөөдрийг хүртэл байхгүй байсан байна шүү дээ. Тэгэхээр одоо би аз болж энэ бол баггүй хэмжээний мөнгөөр баригдах эмнэлэг. Бүр тодруулах юм бол Монгол мөн өнөөгийн аншаар бодох юм бол 130-140 тэрбум төгрөгөөр босгох баригдах эмнэлэг шүү дээ. Төсвөөс бол хязгаарч юм хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Оо яаж чадах вэ байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ маань нэг дор Монголын эрүүл мэндийн салбарт хийж хамгийн том хөрөнгө оруулалтын нэг зөвхөн нэг барилга байшингийн асуудал юм уу гэдэг инкерийн тийм биш юм л да. Японы өндөр технологийн дагаж орж ирэх. Тэр нөгөө оншилгооны, шинжилгээний, эмчилгээний бүх стандартууд нь тэр технологиуд дагаа ороод ирэхээр тэр гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хэсэг нь Монголд үлдэнэ. Бид энэ төлөө ажиллана. Тийм ч учраас манай эмнэлгийн зорилго нь бид бүхнийг оншилно гэдэг байна. Яагаад бүхнийг оншилно гэдэг энэ баригдж байгаа эмнэлэгтээ зорилго тавьчихсан бэ гэхээр бид судалгаа хийж үзсэн. Жилдээ нэг 40-45 мянган медик төр буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахар явсан байдаг. Яг таны хэлж байгаагаар дунджаар 200-300 сая долларыг гаргацсан байдаг. Тэгэд энэ юунд яваад байна гэдэг нэрвчин судалгаар 85-аас дээш хувь зөвхөн онцлуулах зорилготой явдаг байхгүй. Зөвхөн 10% нь эмчлүүлэх зорилготой явж шин. Тэгээ ингээ үзэхээр бид оншилгооны талдаа, техникийн талдаа хоцрогдсон гэдэг нь эндээс харагдаад байгаа байхгүй. Тийм учраас нэгэнт энэ шин технологи орж иж байгаа юм чинь бид бүгдийг оншилъё. Монголд оншилдог болёо гэдэг юм. Тэгэхээр онцлох чиглэлээрээ гадагшаа явахгүй ийм боломжийг хэрвээ бид бүрдүүлж чадах юм бол энэ гадагшаа урсж байгаа мөнгөний 70-80% нь Монголд үлдэнэ л гэсэн. Энэ 70-80% нь Монголд үлдэнэ гэдэг маань яг энэ шиг эмнэлэг дахиад хоёрыг барьчих хэмжээний мөнгө байхгүй. Ийм л ажил бүгдэлтэй л гэж бид хараад байгаа юм л. Нэг хоёрдугаар энэ өндөр технологи орж ирэхээр хэн ажиллах вэ? Бид чадах уу? Үнэхээр. Гэтэл яг үндэ бид хэдий ч нэ бодит байдлаа зөв мэдээж хаан зогсож байгаа зөв тодорхойлж чадна. Бид зөв шийдвэр гаргаж урсч чадчих шүү дээ. Яг өнөөдөр манай зарим эмч нар, зарим нь шүү. Тэр Солонгос, Японд хийгээд ирсэн шинжилгээний хариуг уншиж чадахгүй. Тэгэхээр мөн ялгаагүй шүү дээ. Тэр өндөр технологи ороод ирэхээр бид ашиглаж чадахгүй. Тийм учраас JICA-гийн тэр техникийн хамтын ажиллагааны төслөлд бид бас нэг дахиж төслөж чиглэлд. Энэ хүний бэлтгий Японд бэлтгий. Бидний аз болж энэ төсөл батлагдсан. Одоо энэ 6 сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ дээр бид 120 гаруй эмч эмнэлгийн ажилтнаа Японд 18 онд бэлдээд ороод ирэхээр одоо нөгөө өндөр технологиг суралцахаас гадна тэр Японы эрүүл мэндийн салбарын салшгүй нэг чухал хэсэг болсон үйлчилгээний стандарт. Тэр соёлтой үйлчилдэг, хүний хүн гэж боддог, хүний төлөө үйлчилдэг, хүний төлөө гэсэн юм сэтгэлтэй энэ сайхан зүйлийг л оруулж ирлээ. Маш товчхон дэлгэхэд энийг
Япон стандартын эмнэлэг байлгахын төлөө бид ажиллана л гэж бодож байна. Өмнөх дарга удирдлагуудад ийм боломж байсан уу? Хэцүү шүү дээ. Одоо яг таныг хүлээж авсан шинэ менежментийн баг энэ ажлыг хийчих. Гэхдээ энэ хоёр талтай юм а хэцүү шүү дээ. Манай үе үеийн удирдлагууд үүнийг хөөцөлтөж байсан шүү дээ. Магадгүй аз болж миний үед л бүтлээ шүү дээ. Үе үеийн удирдлага. Тэр үе чинь улс төр нь өөр байлаа. Улс орны нийгмийн эдийн засаг нь өөр байлаа. Хамгийн гол нь газараа шийдэж чадахгүй явж байсан даа л байна. Харин яг бид сайн хөөцөлтөж ингэсний дүнд газартаа болоод нөгөө хүмүүс маань энэ газрыг энэ чинь Японы бүхэл бүтэн баг ажиллаж байгаа шин судалгааны. Тэгвэл таны хувьд одоо яг энэ ангаахын шинжлэх ухааны их сургуулийн менежментийн багийг удирдлагын багийг одоо толгоолж ирснээр яг өөрийнхөө санаачлагаар ямар шин сонин одоо ололт амжилттай зүйлүүдийг нэвтрүүлв. Яг одоо нэг 4 жил гэдэг чинь сонгуулиар бол нэг дүн тавьдаг үе болчиход байна л да тий. Энэ бол зөвхөн миний хийсэн ажил биш юм л да. Энэ багийн ажил. Тийм багаараа. Мэдээж энэ бол манай маш олон хүмүүсийн сургуулаа хөгжүүлээ. Бүр чин сэтгэлээсээ бид хичээн ажиллаж баггүй зүйлийг амжуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монголд байхгүй судалгааны лаборатори байгуулжлаа шүү дээ. 3 сая доллар өртөгт. Энэ том лабораторийг бид одоо авч явах гэж чатан авч явж байна. Одоо энэ лабораториос магадгүй энэ жилийн дундаас эхлүүлээд дэлхийн анагаах ухааны тэр мэдлэгийн их талаад нь Монгол дээрээс нь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэсэн хаягтайгаар туслаар бид мэдлэг хэлж өгнө. Энэ нь юу юм бэ гэхээр Монгол улсаас дотор нь энэ манай их сургуулиас мэдлэг бүтээгээд ирэхээр дэлхий биднийг чагнаж эхлэх юм шүү дээ. Эдгээр юу болоод ирв? Энэ юу хийгээд байна? Өөрөөр хэлбэл дэлхийн шинжилгээ ухаантай хөл нийлүүлж явах цаг болцсон. Араас нь олон жил хөөцөлдсөн. Бид бол энийг гүйцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас бид амдаж гүгээд энэ засгийн газар бол энэ хүсэлтийг маань маш сайн ойлгож хөрөнгө шийдэж гисэн. Дээрээс нь хөтөлбөрийн шинжил. Бид бол энэ хөтөлбөрийн шинжилгээг бол амжилттай хийж чадсан. Одоо олон улсын магадлан итгэмжлэл хийх гэж байна. Номын шантаа болоод байна. Оюутны чөлөө цагаа өнгөрүүл эко зохицолтой болчлоо. Сургуулаа иж бүр нэрэн заслаа. Нүүр ам судлалын эмнэлэг эмзэн сургуулаа шинээр барьчлаа гэд. Ингээд яриад байвал энэ 3-4 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил бол чамгүй их байна. Энэ бол зүгээр л их сургуулийн орчин цагийн их сургууль тавигддаг үндсэн шаардлагуудыг биелүүлж байсан. Энэ дээр нөх өнгөрөөл омтоход болох ямар ч асуудал байна. Би бол одоо нөхдүүд дээлээд байгаа хамтран зүтгэгч нартай, коллегуудаа жинхэнэ их бүтээн байгуулалт энэ жилээс эхэлж байна шүү. Одоо 12 дугаар хорооны газар нутаг дэвсгэр дээр Баянжирх дүүргийн эмнэлэг байгууллаа. Тэр эмнэлэг тэнд оршин тогтнох уу? Тэр хүмүүсээс холоос хурж ирээд юм чинь ажиллах уу? Хүн шүү дээ. Тэгээд ирэхээр бид энэ чинь ерөөсөө тэр газар дээр эмнэлгийн кампус маягаар байгуулах хэрэгтэй. Хажууд нь анагаахын сургуулийн барих хэрэгтэй юм байна. Ингээд бид зөвхөн Японууд бидэнд нэг юм өгчлээ. Энийг бид нэр өсгөж, үржүүлж, хөгжүүлж авч явах нь бидний үүрэг учраас бид нар энийг бүр төлөвлөгөө зохиогоод анагаахын чиглэлийн кампус маягаар хөгжүүлээгээд одоо бид эх жилээс энэ эмнэлэгтээ хажууд нь анагаахын сургууль, судалгааны төв, дээрээс нь Монгол анагаах ухааны энэ үйлчилгээний газруудаа бид өөрсдийн хөрөнгөөр барих гээд ски зураг батлуулаад одоо зураг төслөн зурагдаад хийж байна. Үүнийгээ бид яг эмнэлэгтэйгээ нэг цаг хугацаанд буюу 18 оны 6 сард хүлээж авах юм төлөвлөгөөтэй л ажиллаж байна. Ингээд ирэхээр хүн юм өгчлөө. Зүгээр хүний имийг гараа алгаад төсөөд авах хэрэгтэй юм шиг суугаад байх биш. Бид ийм юм хийж шүү. Бид ингэж шүү гэхээр нөгөө мөнгө бүтээж өгж байгаа төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс маш баяртай хүлээж авдаг. Тийм ч учраас нөгөө хүмүүс мөнгөө та нар минь болоо штэ. Ийм юм хичээн барих гэж байвал бид нар тэгвэл энэ чинь дахиад туслая л та. Дахиад 60 орчим сая доллараар бүр орчин үеийн оншилгоо, шинжилгээний төв байгуулах дараагийн төсөл нь яригдаад эхэллээ шин. Тэгэхээр сая 1 сард очингуудаа Японд очиод за энэ эмнэлгээ хүлээж авахдаа бид хажуугад нь ийм сургуулаа барьна, ийм судалгааны төвөө барихаар шийдэж байна. Гэхдээ бид үнэхээр энэ санхүүгийн боломж байхгүй нэ гэдэг хүсэлтийг гаргах гээд Японы тал бол маш сайн хүлээж аваад тэгвэл энэ онцлогын шинжилгээний төвийн дараагийн төслөө биччихлээ. Энэ 18 онд бид хүлээж авах арга хэмжээ авъя гэдэг. Энэ үнэхээр сайхан
тийм. Тэгэхээр иж өрн зохицолбороор юм бариад авч чадхулуу л гэж итгээд байгаа. Ааха. Ер нь бол гадны жишг за ялангуяа бидний одоо хамгийн сайн анагаах ухааны салбараар ярьдаг ингээд Солонгос, Япон гэх юм бол их сургуулиуд за тэгээ их сургуулийн эмнэлэг дотор байргээд хотхон маягаар ер нь нэг сургууль тухайн газараа хөгжтгөл дөө энэ жишг анагаахын сургуулиар Монголд эхлэх гэж байгаа юм болов уу гэж харлаа. Тэгээ таны ингээд яриад байгаа хөрөнгө оруулалтыг сонсохоор нийтдээ нэг 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болох гэдэг л та. Тэгээд их мөнгөний цаана бол ямар нэгэн хардлага ч юм уу ашиг сонирхол явдаг. За одоо ингээд эмнэлэгтэй болоод авлаа 2018 онд их сургуулийн дэргэдийн эмнэлэг ашиглалтанд болсон чи эрүүл мэндийн яамын эмнэлгийг одоо хариуцах уу? Эрүүл мэндийн яамны харьяа авах уу? Эсвэл боловсролын яамны харьяа авах уу гэл ийм асуудал гарч ирнэ. Тухайн үед бол засаг төр бол дахиад солигдсон байх нь тодорхой. Гэх мэтлэнгийн нэг ийм манайхны нэг ийм явцуу тогтцсон нэг юм гажиг жишг байгаад байна л та. Энэ бол Японы засгийн газрын буцалтгүй тусламж. Японы төрийн бодлого харьцангуй доктортой дэлхий дээр. Харьцангуй доктортой. Энэ болгоны чинь Японы тэр JICA гэж олон улсын бол тоочж үтсэн байна. Тийм учраас энэ эмнэлэг бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг байна. Үүний захиалагч нь боловсрол соёл шинжилгээ ухааны яам байна. Гэт бүх гэрээ концепцуудаа, контрактуудаа боловсрол яамтай хийгээ явчихж байгаа. Мэдээж энэ их мөнгөнгүүтэй хардлага төрх нь ойлгомжтой. Аз уулж энэ тусламжийн юмнууд учраас энэ сургуулаар мөнгөнд дамжихгүй юм. Тэгэхээр намаа бити хардаарай. Дамжихгүй. Энэ JICA боловсролын яам ингэ явчих учраас тэр ерөөсөө мөнгө төгрөг бид бол зөвхөн төлхүүр гардаж авах гэрээтэй байгаа учраас энэ утгаараа бид төлхүүр хүнээс юм гардаж авна, иж бүрийн юм үлээж авна гэдэг чинь 100 жилд нэг тохиолдох. Тийм боломжууд. Яг энэ завшааны тохиолдод Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдэрж Япон явахд энийг их сайн дэмжиж гисэн. Аба ерөнхийдөө манай нэг юм дэмжиж өгөөч. Энэ бол маш их төтлөж болсон. Дээрээс нь Улаанбаатар хотын захиргаа Батуул дарга, Инх Цэнгэл дарга, Батулга дарга нарт учир байдлаа хэлгээд энэ учир байдлыг ойлгоод бидэнд газар болгож өгсөн. Дээрээс нь боловсрол соёл шинжилгээ ухааны яам тэр ганц төмөр сайд энэ асуудлыг яг анхааралтай авч энийг хөөцөлдөж ингийг бол бүтэхгүй байсан. Дээрээс нь элчин сайд Токинори Шимизу-сан өөрөө үнэхээр энэ Монголд нэг сайхан эмнэлэгтэй болчихё гэж чин сэтгэлээс зүтгэж явал бас бүтэхгүй байлаа. Энэ төслийн маш зөв боловсруулж зөв зөвлөх компани гаргаж өгснөөрөө JICA ингээ бодоод үзгээр энэ чинь маш олон хүний хичээл зүтгэл олдсон ийм л том юм. Тийм ч учраас энэ бол яг үндэ би оюутнуудаа багш нартай хэлээд байгаа юм л. Энэ бол Японы засгийн газрын буцалтгүй тусламж. Гэхдээ эн чинь Японы ард түмний татварын мөнгө. Энэ татварын мөнгийг өөрөөр хэлбэл татвараа төлчөөд Япон хүн зориулагдах хүн бидэнд өгчлээ шүү дээ. Энэ татварын мөнгө учраас бид бүр дээд зэрэгээр бүр 100% зөв ашиглах ёстой шүү гэдэг энэ шаардлагыг л тавьж байна. За баярлалаа. Их сургуулийн эмнэлгээс соёлоо сэдвэж авах өөрчлөлт анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн оюутнуудын ерөн сургалтын орчин, оюутнууд ямар амжилт үзүүлж байна вэ? Энэ талаар бас яриагаа шилжүүлвэл зүгээр юм болов. Өнөөдөр яг анагаахын оюутнууд юу хийж чадчихээн? Тэд төгсөөд хэн болж гарч байна? Нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол улсад энэ хүүхдийн эмч гэдэг асуудал одоо шүдний өвчин болчиход байгаа юм шиг харагдаад байна л да. Ер нь хүүхдийн сайн эмч, мэрэгсэн эмч өрдөөсөө байхгүй. За тэгээд нөгөө хүүхдэн өвтгөр эцэг эхчүүд хаана хандхаа, хинт хандхаа мэдэхгүй нэг юм байдал хавтгаа үүсэх юм аа. Энэ дээр та нэг хариулж өгөөч. Манай өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарын нэр тэмт сайнгүй байгаа нууц. Энийг их олон юмтай холбож тайлбарладаг. Хамгийн эмч мэрэгчлэн бэлдэх гол сургуулийн үед манай сургуулийг буруутгах хандлагууд нийгэмд байдаг. Энэ бол өрөөсгөл. Манайх 2000 оноос эхлээд тэр блок гэж шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ хөтөлбөр нь өөрөө дэлхийд шилдэг хөтөлбөр мөн. Ийм хөтөлбөрөөр эмч бэлдвэл маш сайн судлаач гараад ирсэн. Хаанхыг хөтөлбөр юм? Энэ бол Голландын Хронингийн их сургуулиас шууд шилжүүлсэн. Европтой хэрэглэдэг. Харамсалтай. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлөө бүрдүүлж чадаагүй. Бидний алдаа. Хоёрдугаарт нийгэмдээ таниулж чадаагүй. Бидний бас нэг алдаа. Гуравдугаарт энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломжийнхоо хэрнээс илүү оюутан авсан байсан. Тэгэхээр бид чанар сайн эмч бэлднэ гэж бол оюутнуудаа зөвлөх. 13 оны 8 сард би энэ ажлыг авсан. Иннээс хойш жил болгон оюутны ажилтны тоог 100-аас 150-аар бид хасч явна. Бид оюутны тоогоор хөөцөлт цаг одоо биш.
товчхондоо хэлэхэд бид оюутныхаа доогоор хувийн эдийн сургуулиуд өрсөлдөд байх асуудал биш шүү дээ. Бид чанараараа тэр хөгжсөн улс орнуудаа харах. Би оюутнуудад ийм л зүйлийг хэлдэг. Бид өөрсдөө шилдэг байх хэрэгтэй. Шилдэг байхын тулд үнэхээр шилдэг байна гэдгийг та нар өөрсдөө итгэх хэрэгтэй. Ингэж бид урагшилж чаддаг шүү дээ. Та нарын сурах орчин хэрэгжилж байгаа одоо материал, тоног төхөөрөмж хичээл зааж байгаа энэ багш нараа чанаржуулах, сайжруулах энэ үүргийг их сургууль хүлээе. Та нар минь зөвхөн хичээ, мэри өөрсдөө дайжлаа. Манай сургууль 2 жилийн өмнөөс төлөөд энэ шинэ хөтөлбөрийн шинжилсэн хувилбараар сургалтыг эсэлтийг авсан. Одоо энэ 2 жилдээ сурж байгаа оюутнуудын сурлагын дүн, өрсөлдөөн өөр төвшөнд байна. Хамаагүй их өөр төвшөнд. Харамсалтай нь боловсролын салбарт хийж байгаа аливаа өөрчлөлт нь нэлээд хожим үр дүн хэлдэг. Боловсролын хуулиараа ямар хөтөлбөрөөр хэлсэн өрсөн тэрүүгээр төгсдөг үлдээ юм байна л да. Тийм учраас одоо 3 дугаар курс 4, 5, 6 гэдэг энэ 3 жилийн дараа одоо 3 юм уу 4 жилийн дараа манай шинэ хөтөлбөрөөр төгссөн суралцсан оюутнууд төгсөх учраас энэ үеэс эхлээд их өөр оюутнуудад зөөгд ирсэн арай өөр төвшөнд. Би бол манай оюутнууд бол сайн штэ. Манай оюутнууд бол хилтэй, устай, ёс зүйтэй, соёлтой, даруухан бусад сургуулийг ботгож шүү дээ. Уучлаарай. Бусдыг муулж байгаа юм биш үү? Бүгдээрээ хайцсангүй. Тийм учраас манай оюутнууд бол их хичээн ажилладаг. Их цаг нар ихтэй. Өнөөдрийн энэ их сургуулийн болцоор байгаа яриа сайн сурч. Тэгэхээр эмч гэдэг мэрэгчлэлтнийг бэлддэг тэр стандарт нь их өөр болчихжээ. Дэлхий дээр. Тэгэхээр энэ стандартын чиглэлрүүл явж байна. Бид оюутнуудаач шаардлага тавина. Багш нартаа шаардлага тавина. Орчин нууц сайжруулна. Техник технологиг шинжилнэ. Ингэж л бид шилдэг. Миний ганц бодоод үнэхээр чин сэтгэлээс үзээд байгаа юм. Бид бацсан богино хугацаанд шилдгийг нэ л очих хэрэгтэй. Ингэхгүй бол бид алийн болгон дээр нэг доод, дундаас доошоо, бүр доошоо төвшөндөө явах гэдэг юм. Хэрвээ одоо ингээд нэг удирдлага ирээд нэг юм баг бүрдүүлээд ажил хийгээ явж байгаа тохиолдолд улс төр гэж нэг юм гитэд сургуулиудын захирлын томилгоор бүр яхаар орчод байгаа юм л та. Нэг сонгуулийн насны иргэд байдаг болохоор тэгээд байна уу? Одоо та бүхэн ингээд сонгуулийн дараа солигдох уу? Яах вэ? Боловсролын багцуд батлагчих юм бол 6 жилээр ажиллах уу? Би тэрийг мэдэхгүй. Одоо энэ шинжилэн найруулсан боловсролын багц, дээд боловсролын энэ хуулийн шинжилсэн найруулгаар энэ өргөн мөрөгчийн хуулиараа энэ их сургуулиудын бие даасан академик байдлыг хангаж гисэн юм хууль болсон. Уул нь тийм л байх хэрэгтэй юм шүү. Уг нь миний бодлоор бол энэ нэг хилцээд батлаад өгөөсөл. Харамсалтай нь өнөө өглөө би нэг нийтээс энэ хаврын чуулганы хилцэх хуулиудын чагсаалт нараад байхгүй л байна лээ. Тэгэхээр дараагийн засгийн газар гарна хин гэдэг сайдны эрхийн чи яасан мөн ажлаа өгөөгөл бид өгөхгүйгээ яах юм. Тэр ийм л нөхцөл байна. Уул нь таачин бол намын томилгоогоор ирсэн сонгон шалгалтанд манайхан чинь одоо зөвхөн манай энэ их сургуулийн хамгийн их хүн өрсөлдсөн шүү дээ. Манай их сургуулийн захирлын сонгон шалгалтанд 15 өрсөлдсөн. Би тэгэл 92 оноо авал нэгээр гараал орсон. Зарим хүмүүс нэг улс төр мөр би намын гишүүн биш шүү дээ. Тэр улс төрөөс дэндүү бол би бол багш хүн би судлаач. Оюутнуудын хувьд төгсчөөд 6 жил ангаахт сурж төгсчөөд дахиад нэг 2 жил 103-т явдаг үрхийн эмнэлэгт ажилдаг. Тэгээд нэг эмчлэх эрхийн одоо лицензтэй болдог гэсэн нэг ийм зүйлээдэг ангаах. Хэрвээ одоо нөгөө нэг дурсж байгаа шинэ програмаараа төгсгөөд эхлэх юм бол төгсчөөд дахиад 2 жил тэгж сурах цаг алдах шаардлага бий болох болов? Энэ бас цаг алдаж байгаа шаардлага биш юм аа. Энэ бол жил байх хангалттай. Бусад орнууд internship гэж нэрлэдэг. Ангаах төгсөөд оюутны ширээг өрсөд эмнэлгийн эрүүл мэндийн салбарт 1 жил internship хий. Анны дараа резидент туршлага ердөө очиндоо тасна. Энэ дээр эрүүл мэндийн сайдын тушаалтай шүү 2 жил. Бид эрүүл мэндийн сайдын тэр тушаалыг давж 1 жил болгоно эсвэл ингэн гэсэн ирэх байхгүй шүү. Тэгэхээр сайдын тушаалаа өөрчлөгдөж ажиллана. Миний бодлоор бол энэ 1 жил байхад бол хангалттай санагдав. Яагаад гэвэл энэ олон жил сурч 2 жилийг бол жоохон үр дүнгүй өнгөрүүлээд байна л гэсэн юм. Дийлэг олон шүүд. Мэдээж өөрийгөө хичээгээ, сайн юмчуудыг үр дүнтэй явж байгаа хүмүүс бай. Дийлийнх нь үр дүнгүй явж гэнүүд бие биенээ хураад байна шүү. Энд ажилласан, тэнд ажилласан бичиг авчраал ажилтсан уу гэж бие биенээ хураад. Ингиж нэг тийм бие хуурсан, бие биенээ хуурсан, цагийг нөхцөлсөн иймэрхүү дэмий энэ шийдвэрүүдийг их богино хугацаанд ойрхон өөрчлөлөх хэрэгтэй.
Энэ дээр тэмдэл дээр жоох удаа ажиллаад байна л гэсэн. За цагтаа амжаад бас асуумаар байгаа олон л асуултаа асууж ин л да. Дараагийн асуудал бол саяхан анагаахын шинжилгээ ухааны их сургууль гадаадын оюутнуудыг бэлдэх боломжтой боллоо гэдэг ийм мэдээлэл байлаа. Эхний оюутнууд бол Канадаас ингээд ирж сурах гэж байгаа юм байна лээ. Энэ одоо бас олон улсын сургалтыг ангаах явуулах боломжтой болжээ гэж харж байгаа. Энэ одоо миний харж байгаа зөв үү? Нэгдүгээр, хоёрдугаар анагаахын шинжилгээ ухааны их сургууль өөрсдийнхөө оюутнуудыг бэлтгэхийн тулд дэрэгдээ лицей сургуультай болсон. Энэ лицей сургуультай болсноор одоо бас ийм давуу талууд ажиглагдаж гинөө эсвэл одоо сөрөг талууд ажиглагдаж гинөө. Энэ дээр та бас хариулж өгөө. Баярлалаа. Одоогоос 6 жилийн өмнө бид хүний их эмчийн анги болон бие оноогоо судлаачийн ангида зөвхөн англи хэлээр явагддаг нөхцөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Манай сургуулийн багш хэл ус харьцангуй сайн шүү дээ. Англи хэл бүх хичээл нь англи хэлээр. Ер нь орс англиар сайн. Ингээд яваад ирэхээр манай багш нар бол хэлний энэ төвшин иймар хангалттай бэлтгэжээ. Гэт бид нар тэр зүүн Канадын тэр олон улсын байгууллагатай гэрээ байгуулсан сая. Энэ дээр нь бид олон улсын бакалаврын, анагаахын бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлье. Энэ нь Монгол улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрөөс арай өөр. Өөрөөр бол Монголын төв, Монгол хэл одоо юу гэдэг би нэмээд тийм олон хэл байхгүй. Нэгдүгээр курстэй гэхэд хүний бие анатоми үзэн, физиологи үзэн, биохими үзэн, 3 хичээл. 4 хичээл. Одоо бол манад нэгдүгээр курст 12 хичээл биш 4 хичээл үзэн. Энийг үзсэн шиг үзэн. Шал өөр хөтөлбөр. Тэгэхээр бид энийг олон улсын хүний их хэмжээний бакалаврын хөтөлбөрийг Монголдо хэрэгжүүлье гэдэг энэ гэрээ байгуулсан. Энэ хөтөлбөрөөр одоохондоо Монгол оюутнууд суралцахгүй. Бид эхний хэдэн жилдээ сайн болох гэнэ тул дандаа гадны оюутнуудыг авъя. Канадаас, Америкаас, Азиас, Европоос орохтой. Жилдээ 100 оюутан авна. Энэ бол 9 сарын 1-ээс эхэлнэ. Бид хөтөлбөр стандартыг хэрэгжүүлээд явж байна. Дээрээс нь саяхан бид нар бас нэг сайхан шийдвэр гарлаа. Японы Токио Ариаки их сургуулиас уламжлалт бариацлын ангийн хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хамтарсан. Бид дангаараа биш Японы дээр эдэмтдээ бэлдээ. Энэ нь болохоор дангаараа биш тэр Канадынхантай бэлдээ. Гурав дахь нь Тэнжиний их сургуультай зүү төнцлийн хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь болохоор тэр хятадын тэр мундаг мэргэжлүүд хамтарч бэлдээ. Ингээд ирэхээрээ бид нэр аль болохоор олон улстай гарах, дэлхийд өөрсдөө таниулах, олон улсад хүлээн зөвшөөрөх энэ чиглэлийн ажлуудыг бид нэлээд хэрэгжүүлдэг хийж эхлээд үр дүнтэй болж байна. Лицей сургуулийн хувьд бол би энэ их сургуулийн захирлаар томилогдохоос өмнө яг лицей сургуулийг хариуцдаг гэсэн. Манай бие оноогын сургууль хариуцлагдаг байлаа. Их үр дүнтэй шүү дээ. Би ганцхан тойлоо. Нодлон жил 49 лицейг төгссөн баг. Өнгөрсөн жил. Өнгөрсөн жил гэдэг маань 15 тохно шүү. Өнөөдөр би ингээд өнөөдөр яг энэ дүнгийн харахад 48 хүүхэд нь өөрсдөө дүнгэрэж гэсэн манай сургуульд орцсон баг. 41 ангийн хүүхдүүд бүгд орно. Бараг 99 нэг хүүхэд. Тийм нэг л хүүхэд их сургуульд орно гэдээ өөрөө манай тэмцсэн болж явсан. Тэнийг яаж тэгэхээр тэр хүүхдүүд чинь би эмч болно. Би энэ чиглэлийн мэрэгчтэн болно гэдгээ бүр өөртөө багасаа өөртөө итгээд өөрийгөө бэлтгэсэн хүүхдүүд учраас энэ лицей сургуульд маш зөв. Ер нь бол энэ алтах сургуулиудыг төрөлжүүлэх нь би ер нь зөв. Байгалийн ухаан, нийгмийн ухаан гэд ингээд төрөлжүүлж ингэж яхан зөв болов л гэж бодоод. Учир юу вэ гэхлээр хэдий ч нэ багасаа мэрэгжлийн чиг баримжаа олж явна. Одоо лицейгийн хүүхдүүдийг л харахад хэдий ч нэ багасаа мэрэгжлийн чиг баримжаа олж аваад өөрсдөө сайтарбал амжилттай суралцдаг юм байна. Төгссний дараа маш сайн мэрэгчлүүд болдго юм байна гэдэг нь амьдралаар харагдлаа шүү. Яагаад амьдралаар гэж би хэлж байна вэ гэхээр манайхын лицей гэдэг энэ сургалтыг одоо ахлах анги байгуулад 15 жил боллоо шүү. Энийн хооронд бид нар үр дүнгүй үз. Эхний төгссөн хүүхдүүд маань эмч болоод бараг 10 жил ажиллаж байгаа шүү. Маш сайн хүүхдүүд. Би нэг бол ер нь цаашаа хөгжүүлэх ёстой л гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгээд бидний ярилцах цаг бас өндөрлөгдөх гэж байна. Би нэг зүйлийг бүр өчигдөр тантай ярилцлагын цаг товлонгуудаа асууя гэж бодлоо. Монгол Ардын Хувьсгалт намын хурал баг хурал одоо өнгөрөх баасан гарагт болоод нэлээд олон халаас илгээ томилгоо. За дээрэс нь сайдад нэр дэвшүүлэх асуудал өргөн барьсан байна л да. За тэгээд эрүүл мэндийн спортын сайдад Монгол Ардын
хувьсгалт намаас одоо нэр дэвшүүлэхээр болсон хүн бол анагаахын захирлаар ажиллаж байгаа Лавгсүрэн гэдэг мэдээлэл гарлаа. Лавгсүрэн гэдэг хүн маань өөрөө бас өөрийгөө анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал гэдэг ийм танилцуулгыг ер нь хийж ин л да. Тэгээд одоо юу болоод байна гэж сонирхлоо, цахим орчинд ч бас сонирхлоо. Тэгээд нэгэнт тантай уулзж байгаа юм чинь энэ асуултыг бас асууя. Таны одоо доор хэдэн захирлууд байд? Ер нь анагаах тийм олон захиралтай юм уу? За ойлголоо. Ингээд нэг жоохон тийм ойлголтын зөрүү явж байгаа юм болоо. Академич Лавгсүрэн багш маань энэ их сургуулийн захирлаар 17 жил ажилласан шүү дээ. 1995-аас 2012 он хүртэл 12-аас 12 оны 12 сард ажиллаа өгөөд манай одоо боловсролын асуудал ирсэн тэргүүнд захирал 8 сар үр гүйцэтгэж хийсэн мэт. Тэрний дараа 13 оны 8 сард би энэ ажлыг хүлээж авсан. Сонир шалгуулалтын дараа. Тэгэхээр энэ Лавгсүрэн академич маань манай багш маань энэ сургуулийн захирлаар ажиллаж байсан. Одоо л Монголын анагаах ухааны академи ерөнхийлөгч гэдэг албан тушаалаар ажиллаж байгаа. Тэгэхээс одоо манай сургуулийн захирлаа байхгүй. Ер нь хувийн хувьд бол сайн судлаач, сайн эмч, мундаг эрдэмтэн. Тийм л юм байна. За энэ бол зүгээр яг улс төрийн нэг сонирхоод асууж ил гэж бодсон шаардууч гэх юм уу тийм асуулт байлаа. Үзэгчдээ тооцчин ярилцлагын цагийн шинэ дугаарыг бид та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль буюу Монголын одоо эмч мэрэгчлэтнүүдийн салбарын одоо гол боловсон хүчнүүдийг бэлтгэж байгаа энэ сургуулийн хувьд өнгөрсөн 3 жилийн болоод ирээдүйн 3 жилийн сонин сайхан маш их байлаа. Цаашаа одоо асуугаад ах юм бол дахиад ярилцах, асуух, сонирхох сэдв маш их байна. Ямар ч байсан хамгийн эхний баяртай мэдээ гэх юм бол маргааш буюу 3 дугаар сарын 30-ны өдөр олон улсын эмч нарын баярын энэхүү өдрөөр анагаахын шинжлэх ухааны их сургууль маань Монголын их сургуулийн одоо анхны эмнэлэгтэй болохын шав тавих ёслолоо хийх гэж байгаа юм байна. За энэ арга хэмжээтэй холбогдуулаад бид өнөөдрийнхөө тод зочныг студидд урьсан юм а. Тэгээд цаг гаргасан танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ажлаа амжилт. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Батбаатар өнөөдрийн тод зочин байлаа. Дараагийн дугаараар иргээ уулзлаа. Түр баяртай.